Хаялаг. Яг одоо Японд 15 цаг болж байна. Шибуя явах гээд гал тэргээ хүлээж байна. Манайх төвөөсөө жоохон зайтай учраас гал тэргэнд 3 орчим цаг явсны эцэс ингээд Шибуя тэрлээ. Гинээсээ гарч хаад Шибуя Скверээр жоохон зугаалсан. Надад хамгийн таалагдсан хэсэг нь энэ food training-ийн хэсгүүд байсан. Тэгэхэд хамгийн гол хоорондоо зурж өнгөрдөг гэдгээр алдартай Шибуягийн уулзуур дээр бид ирсэн байна. Яг энэ цуваг болохоор TikTok дээрээс амар их харж байсан. Яг ингээд өрөө таарсан гэхээр азтай санагдсан. Энэ гудамжинд зурж өнгөрөх Японы манекенууд байна. Японд ирснээсээ хойш солонгос хоолойгт идээгүй байсан болохоор өөр солонгос хоол идэх гээд ингээд солонгос хоолны газар орсон. Одоо ингээд 10 цаг болох гэж байна. Жохон орой болоод ирсэн чинь Шибуягийн гудамжинд харж болохоор нөгөө гоё машинтай таарлаж чадсан амар азтай байсан. Бид нар дараа нь ийм автомат тоглоомын газар орсон. Тэгээд тоглоомоо сонгоцоосоо хийгээд өснөрө тоглох боломжтой газар байдаг юм байна лээ. Японд ирсэн юм чи мэдээж заавалчгүй үзэх ёстой газруудын нэг болох Хачико дээр ирсэн байна. Ингээд бид шоудахаар явж байна.
5 хийжээ. Цөөнгийнхэн гурилыг хийчгээд тагийн таглаад буцалгаад үлдээчихжээ. Тэгээд цөөнгээ аваад идэх гэсэн чинь таг нь тоогоотойгоо гатсан юмсанжээ. Бид нар бүгдөө энэ тагийг яаж тоогооноос нь салгах вэ гэж янз бүрийн арга хэрэглэсний эцэст хинэн ч чадсангүй. Тэгээд нөгөө тоогоогоо гадаа гаргаад чулуунд зогсны эцэст арай гэж салжээ. Тэгээд хамгийн сүүлд нь манай тоогоо ийм том нүдтэй үлдсэн.